Сайн байцгаана уу та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. 2026 оны шинэхэн бичлэгээр та нартайгаа уулзж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдрийн уянагийн болонгаар маш олон эмэгтэйчүүдийн асуудаг яаж хүссэн жиндээ дандаа байх вэ? Яаж жин нэмэхгүйгээр жин хасах вэ? Яаж нарийнхан бэлхүүстэй байх вэ гэх мэтлэн эрүүл энхийн хүсэлтэй холбоотой маш олон асуулт асуудаг. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр та нартай манай гэр бүлийн хэрэгжүүлдэг өглөөний 5 дадлыг хуваалцах гэж байна. За энэ дадлуудыг хэрэгжүүлснээр сүүлийн 13 жилийн хугацаанд манайх бараг жин нэмчихвээ, хасчихвээ гэж ямар ч айлтгүйгээр амьдрдаг. Тэгэхээр энэ зуршлууд маань хэдийгээр бяцхан зуршил юм шиг хэрнээ таныг ядраахгүйгээр цуцаахгүйгээр хүссэн жиндээ ороход, хүссэн жиндээ барихад за мэдээж биеийнхаа гойлго галбирыг хадгалахаар туслах болно. За ингээд бүгдээрээ 5 дал руугаа орцгоё. За хамгийн ихний дадал бол хамгийн түрүүнд цэрэнгүүтээ нэг аяга өлийн ус уух хэрэгтэй. За өлийн эдгэн дээрээ ус ууснараа бид нэр хоол боловсруулах хэрэгцээ системээ цэвэрлж явж идэг. За ус уухтаа бас нэгэн зүйлийг анхаарах хэрэгтэй. За манайх өглөө усаа уухтаа зис аяганд нэг аяга ус хийгээд хонуулдаг. Усаа уухтаа алган дээрээ будаан чинээ жижигхэн давс тавьж агаад тэр давсаа хилэн дээрээ барьгаад нэг ёсондоо магнезиум буюу усыг бие рүү шингээдэг магнезиумыг давснаасаа бид нар аваад тэгж усыг уух юм бол ус маань яг эсэндээ шингэж очидгоо. Тэгэхээр өглөө сэрэнгүүтээ та баг зэрэг далаан давс хийж болно, жамс давс хийж болно, хилэн дээрээ тавиад тэгээд усаа уугаараа. Усан дотроо давсаа хийнэ гэсэн үг биш шүү. Заавал хилэн дээрээ тавина. Яагаад гэхээр бидний одоо тэр усыг шингээх гээд байгаа давснаас авч байгаа магнезиум маань амны хүндийд шүлсээр дамжиж төрүүлж шингэх юм бол усыг шингээхэд тусалдаг. Тэгэхээр хамгийн амархан зуршил бол өглөө эдгэн дээрээ нэг аяга. За өвлийн өдрүүд бол бүлээ ус уудаг. За зуны өдрүүд бол яг өрөөний температуртаа ус уухад тусалдаг. За зис аяганд хонуулж байгаа шалтгаан маань гэдэг минерал маань өөрөө ариутгах чанартай байдаг учраас бас хоол боловсруулах хэрэгцээ системийн цэвэрлэхэд их тусалдаг. За тэгэхээр нэгдүгээр зуршил нь өглөө нэг аяга ус уух байх нэ. За хоёр дахь зуршил нь бол усаа уусныхаа дараа бид хоёр үе мөчний дасгалт хийдэг. За хүүхдүүдэд бас заагаад өгч гисэн. Манай сургалтын сууж исэн хүмүүс бол маш сайн мэдэх байх. Яагаад гэхээр бид нэр өдөр болгон булчингаа бол ажиллах шаардлагагүй. Гэхдээ бид нэр өдөр болгон үе мөчөө хөдөлгөх шаардлагатай. Яагаад гэхээр бид нэр биендээ байгаа булчингаасаа илүү олон тооны үе мөчний юм мөгөөрс зөөлөн идтэй байж идэг. Тэгэхээр юм мөгөөрс зөөлөн ид гэдэг нь бидний одоо энэ нугарж байгаа үе болгон дээр одоо байгаа үеуд шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ үеуд маань ингээд одоо жижиг байна уу, том байна уу хамаагүй өөрийнхөө ингээд яг эргэх ёстой хэмжээндээ ингэж эргэж хөдөлжээж үеийг хамгаалах шингийн ялгаруулдаг. Тэгэхээр энэ шингэнийг бид нэр өдөр болгон ялгаруулах ёстой. Тийм учраас хамгийн гол нь бид нар чинь шүнжэнгөө унтахаар ингээд хамаг бие маань нэг байрлал байгаад тий ингээд баг зэргийн хөшин үүссэн байгаа. Тэгэхээр өглөө шууд тийм хүчний булчингийн дасгал гэхээсээ илүү баг зэргийн үе мөч хөдлөсөн дасгалыг хийвэл маш чухал байдаг. За тэгээд энэ маань нэг за ер нь ямар одоо тухайн өдрөө яг ямар байгаас хамаардаг. Гэртээ байхдаа нэг 5 минут орчим хийждэг. За аял зугааж явж байхдаа нэг 3 минутанд тааруулаад ч юм уу. За удаан хугацаанд машин барьж явж байгаа эсвэл онгоцонд удаан хугацаанд явж байгаа үедээ илүү цаг 30 минут тутамд босоод энэ үе мөчөө хөдөлгөхийг хичээдэг. Тэгснээрээ та нас ахих тусам нуруу тий одоо бидний хамгийн түрүүнд өвчин мэдэрч хэлдэг хэсгүүд маань нуруу байгаа. За энэ хурууны үенүүд за тэгээд тохоо гэх мэтлэн эдгээр үеүүдийг бид нэр үе мөчний дасгалд өдөр тутамдаа хийснээрээ урьдчилан сэргийдэг хамгаалах бүрэн боломжтой. Тэгэхээр хоёр дахь зуршил маань үе мөчөө хөдөлгөх байх нэ. За гурав дахь зуршил маань бол яг үүний дараа хантайгаа бид хоёр өглөө тостой халуун зүйл уудаг. За тостой халуун зүйл гэхээр юу вэ гэхээр өлийн эдгийг ер нь тосоор тайлах юм бол их сайн байдаг. Ягаад гэвэл бид нар өглөөд нөгөө цүс ингээд эдгнээс ядгараад цүсний хүүдүүдээ ингээ хоримтлагдсан байж байгаа. Тэгэхээр тэр цүсийг бид нар тос хэрэглэснээрээ ашиглаж гадагшлуулна гэсэн үг. Тэгэхгүй тэр цүс маань байнга тэр цүсний хүүдиндээ ингээ хоримтлагдаад байгаад байх юм бол өвтгөрөх дээрээс нь чулуу үүсэх эрсдэлтэй байж байгаа. Тэгэхээр тэрнээс сэргийлэхийн тулд бид нар өлөн эдгээ маш сайн чанарын тосоор тайлах юм бол эрүүл мэндэд маань сайнаас гадна хоол боловсруулах хэрэгцээ системийг нь хамгаалж яадаг мөн жингээ хасъя, жингээ байнга барья гэж байгаа бүсгүүчүүдэд маш чухал хэрэгцээтэй байдаг. За манай гэр бүлийн хувьд болохоор халуун кофеин дээр за сүүд тэгээд өөрсдийн дуртай өрмөө хийгээд ингээд хайрлуулад уучдаг. За та нар маань бол дурын цайн дээр өрөм юм уу, шар тос юм уу. За сүүлийн үед ялангуяа аяллаар явж байгаа үедээ хуршны самрыг бас өглөө улан дээрээ
ингээд хэрэгжилж болно. Яг тэгэхээр бид нар нөгөө өрөм шар тосыг авч явах боломжгүй шүү дээ. Тэгэхээр хушны самарны тос юм уу? Хушны самарнаас нэг халбуу уух юм уу? Эсвэл яг ийм 3 грамм жижигхэн хушны самрыг өдөө эдхэн дээрээ кофен дээрээ хийгээд эсвэл өөрөө хэрэгжилждэг. Тэгэхээр ер нь бол бид нар өлөн ерөөсөө өглөө хоол идэхгүй гарч болохгүй. Хамгийн чухал нь бид нар өлөн дээрээ өлөн эдгээ зөв тайлахын тулд тос заавал хэрэгжиж явах хэрэгтэй. Хэрвээ та бүр цаг зав гардаггүй бол өлөн дээрээ бахан самарч юм уу эсвэл өрөм шууд идээд гарч болно. Ингэснээрээ бид нар хоол боловсруулах хэрэгцээ систем маш сайн хамгаалж идэг. За дөрөв дэх зуршилбал одоо бид нар чинь сэрэнгүүтээ хүүтэн өрөөний температуртаа ус уудсан нэг аяга ус уудсан араас нь дахиад халуун тостой зүйл уучгаар цус маань ядгараад энэ үед бидний өтгөн гадагшлах ёстой. За энэ бол ер нь хамгийн чухал зүйл бидний бүдүүн гиц маань өглөө 6-аас 8 цагийн хооронд идэвхжиждэг. Тэгэхээр энэ үед нь та ямар ч тохиолдолд өдөр болгон өмнө эцэн хоолны бохирдол өвдөгдгийг гаргаж явах ёстой. Тэр өглөө уусан ус халуун тостой зүйл хоёр маань үүнийг гадагшлуулахад бид нарыг бэлтжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр өглөө болгон өтгөнөө гадагшлуулдаг хүн бол хоол боловсруулах хэрэгцээ системийн хувьд эрүүл байна. За тэгэхээр бэлтгүүс ер нь нарийнхан байна гэсэн үг. Тэгэхээр та нар маань заавал 0 ороод уцаа авч орохгүйгээр яг 0-д ороод өтгөнөө гадагшлуулах хугацааг өөртөө олгох хэрэгтэй. Яг тэгэхээр бүдүүн гиц минь өөрөө юм зуршил тогтдог эргэтэн. Тийм учраас өглөө болгон 0-д ороод сурчих юм бол бүдүүн гиц минь яг тэр цагтаа ингээд өтгөнөө гадагшлуулаад сурчдаг. За дараагийн зуршил маань бол нар байгаа. За өглөө бид нэр орой сайн унтаж сурахын тулд өглөөний нарыг заавал нүдэндээ тусах ёстой. Ялангуяа мөн дээр нэг анхаарах ёстой зүйл нь болохоор бид нэр утасны дэлгэцний гэрдийг нүдэнд тусахаас өмнө нарны байгалийн гэрдийг нүдэндээ ингээд тусгаж сурчих юм бол энэ маань бидний нойрны хэмнэлийг тэр чигт нь хамгаалж яадаг. За дээрэс нь нарны гэрэл нүдэнд тусангууд бид нар аз жаргалын даавар ядарууж яадаг. Тэгэхээр сэтгэл санаа өдөржин өөдрөг байх хамгийн чухал зүйл нь нарны гэрэл гэж яадаг. Тэгэхээр өглөө бүгдээрээ онгоолгооч юм уу тийм ээ цонхооныхаа гэрдийг авч явна. Эсвэл гадаа гараад нэг хід амьсгалаад хүчил зөрөгч авангаа нарны гэрдэг мэдрэх хэрэгтэй. Ер нь утасны дэлгэснээс сурулж нарны гэрдэг нүдэндээ тосгоно гэдэг бол бидний эрүүл байхад ялангуяа жингээ барихад маш чухал нөлөөтэй байгаа шүү. Бидний дааврын тогтолцоо хэвэн байдахад маань нар маш их тусалдаг. За миний хувьд бол ингээд наранд сайхан сууж агаад нэг 2-3 гүнзгий амьсгалаад баг зэргийн бясалгал хийж их дуртай. Яг гэхээр бид шинэ өдөр эхлэхээр ингээд яарад ихэвчээр өдөржингөө бидний зүрхний хэмнэлт одоо кортизол гэдэг даавар ядгарснаас болоод юм хурдтай түргэн байгаад байдаг. Сандралтай гэх юм уу. Гэхдээ бид нөр өглөө нэг 50 гүнзгий амьсгалаад 2-3 гүнзгий амьсгалаад нарны гэрэл хараад нарны гэрэлд ингээд өөрийгөө сайхан мэдрээд арчин дээрээ ингээд нарны гэрэл тусгаад ингээд нэг 2-3 минут зарцуулчихад бидний кортизол гэдэг дааврын ядгарт нь арай одоо тогтун болоод тэгээд зүрхний хэмнэлт маань буураад сэтгэл санаа маань тайван болчихдог. Тэгээд бясалгал хийнгээ бас давхар 9 цагаан хүсний ерөөлөө сонсдог ч юм уу. Ер нь шууд интернет орохоос ихтэй интернет оронгууд биднэрт маш их мессеж, notification одоо сануулгууд ирдэг учраас уцаа нээхээс өмнө өөрийгөө тайвшруулж авдаг. Тэгээд 9 цагаан хүсний ерөөлөө сонсож өөрийнхөө тархийг нэг тийм эерэг байхад бас бэлтгэдэг. Тэрэнд маань мэдээж нарны гэрэл маш тусалдаг. За тэгээд энэ 5 зуршлыг бид бараг 10 жилийн турш хэрэгжүүлж байгаа. Ингээд 10 жилийн турш энэ дадлуудыг хэрэгжүүлэхэд нэг хэцүү биш хэрнээ бидний эрүүл мэндийг маш сайн хамгаалж идэг. Тэгэхээр та 2026 онд энэ 5 зуршлыг хэрэгжүүлээд үзээрэй. За мэдээж би бонус нь дуртай. Та нартай бонусаар бас нэг 2 зуршлаа хуваацъя гэж бодлоо. За дараагийн зуршил нь юу вэ гэхээр бидний бие маань шөнийн туршид ингээ биенээсээ бохирдол гадагшлуулж идэг. За тэнгууд бохирдлыг биенээс шууд өөртөө бид нэр гаргахад нь туслахгүй бол бас бие маань өөрөө ингээ 100% гадагшлуулж чаддаггүй. Хаагур бохирдол маань гадагшилдаг вэ гэхээр нэгдүгээр тунгалгийн судад хоёрдугаар энэ хилээр гадагшилж идэг. За тэгэхээр өглөө бас хилээ хусах хилэн дээр ийм та одоо толинд хараад үзээрэй. Хилэн дээр янз бүрийн өнгөр тогтцсон байх юм бол тэрийг заавал хусаж цэвэрлэж явах хэрэгтэй. Хил маань бидний хоол боловсруулах хэрэгцээ системийн бохирдлыг гадагшлуулдаг маш том хэсэг байгаа. За нөгөөх нь болохоор бидний биений тунгалгийн судлууд ялангуяа энэ сууг энэ эрүү шанааны доогуур за тэгээд хөвлий цайв гэх мэт нь бидний хамгийн хүлэрдэг хэсгүүдээр бохирдол их гадагшилдаг. Тэгэхээр би та нартай бас өөрийн өглөө болгон хийдэг тунгалгийн дасгалгаа хэрэг хүсвэл та нарт хуваацъя. Яг гэвэл энэ маань нэг 2 минут зарцуулдаг өглөөд тэгсэн хэрнээ биеинд ингээд бүр ингээд ихт мэдрэгдэг арьс ингээд толигоо цайгаад бие маань ингээ хөнгөн болоод ихэдэг. Тэрийг бас
хэрвээ хуваалцахыг хүсэх юм бол та хэд мэн комент хэсэгт бичээрэй. Тэгэх юм бол би дараагийн бичлэгээр хуваалцъя. За дараагийн нэг зуршил нь болохоор мэдээж яг энэ зуршлуудаа хийснийхаа дараа асуулт хийх юм уу? Ер нь зэвэр агаар татахыг хичээдгээ. Дулааны өдрөж байсан хамаагүй, өдөө өдрөж байсан хамаагүй бидний өмнөх өдөр эцэн хоол чинь шүнжэнгөө ингээ боловсроод ядаргаад булчиндаа очиж нөөц авсан байдаг. Тэгэхээр өглөө бид нэр шууд бүхэл хоол урагдаг хоол итгэхээс өмнө бага зэргийн дасгал хийчих юм бол нөгөө нөөцөө ашиглахаас гадна тэр мэн биеийг маш хөнгөн одоо булчингийн масс юм ч гэсэн нэмэгдүүлэхэд бие мэн гоё альбарлаг байхад өөрийнхөө нөөцийг ашиглах маш их тусалдаг. Ялангуяа хүчил зөрөгтэй орчинд дасгал хийхээр биднэрт маш их энерги зүгээр хоолноос авч болохоос илүү энерги батнэр эндээ ялгаруулах боломжтой байж идэг. Тийм учраас өглөө хантайгаа нэг 10 минут байсан ч хамаагүй гоё цэвэр агаа татах маш их дуртай. Тэгэхээр та нар минь эдгээр зуршлуудыг хэрэгжүүлээд үзээрэй. Бас хамгийн таалагдсан зуршлаа бас бичээрэй. Яг энэ зуршлыг нэг 30 хоног хэрэгжүүлээд үзэхэд шууд таны биеэр их өөрчлөлт гарна. Айрс, үс, хумс хүртэл маш сайжирна. Хоол боловсрол хэрэгсэн системэн ч гэсэн маш хөнгөн болно. За тэгээд та нар минь бас комент хэсэгт дараагийн бичлэгээр ямар бичлэг үзмээр байгаагаа бичээрэй. Тэгээд та нартайгаа дараагийн бичлэгээр уулзъя. Тэр баяртай.